За өнөөдөр бид Монгол банкны ерөнхийлөгч Наран Цогттой ярилцаар студид урьж ирүүлсэн маа. За хүрэлцээрсэн маш их баярлалаа. Тэгээ бас өнөөдөр баярын өдөр юм байна. Баярын өдрөөртөө хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Зүгээр баярлалаа. За тэгэхээр улсын хурлын хаврын чуулган бол нээлттэй хэлээ. За хаврын чуулганы нээлтэн дээр бол за улсын хурлын дарга хэлсэн үгэндээ танай салбартай холбоотой маш тодорхой юм 3 асуудлыг хөндөж тавилаа. Гадаадын банк Монгол улсад орж ирэх асуудлыг бол нээлттэйгээр судалж үзнэ. За нөгөө талаас бас одоо Монгол банкны үйл ажиллагаа бол ерөн засгийн газартаа одоо ингээ уялдаж явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хуулинд нь бол өөрчлөлт оруулна гэдээ маш тодорхой юм санаануудыг хэллээ. Эндээс гадаадын банкыг бол асууя гэж бодож байна. Зах зээл дээр үнэхээр гадаадын арилжааны банк ч юм уу те банкны салбар орж ирээд дотоодын арилжааны банкудтай өрсөлдөхөр хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ явуулах уу? Та энэ дээр юу гэж хариулах? Тэгэхээр зөвөр нэг болгоомжлол нь дотоодын банкудтай өрсөлдөн манай жижиг хадгаламжийг одоо гадагшаа гадаад улс орн руу татна гэсэн ийм бас болгоомжлол явуулдаг л да. Тэгэхээр ер нь энэ гадны банкны зорилго бол их тодорхой байх ёстой. Тэр нь юу гэхээр бид нар энэ манай дотоодын банкуудын орнд чадахгүй одоо хүрч чадахгүй байгаа орон зайг л бид нар гадны банкаар одоо дүүргэх тухай асуудал ер нь гол таргет нь байна. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг гэхээр бид нар өнөөдөр манай банкуд маань яг банкуудын маань их усүрийн 60% нь манай хадгаламж дээр тогтдог. Хадгаламж маань дандаа богино хугацаатай. Өөрөөр хэлэх юм бол манай тулгамдж байгаа том хэмжээний төслүүдийг санхүүжүүлэх ийм их усүрийн боломж ер нь хязгаарлагдмал. Тийм учраас бид нар гадны банкар ер нь энэ яригдаад байгаа том төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх ер нь гол зорилго нь бол тэнд гаднаас эрүүл капитал оруулж ирэх. За хүүгийн хувьд ч тэр хугацааны их усүрийн хугацааны хувьд ч гэсэн боломжтой их усүрүүд орж ирэх юм боломж бол нэгдэх юм байна. Гадны орж ирэх гэж байгаа банкудтай бас бид нар сан солилцож үзсэн. Яг энэ чиглэлээрээ орж ирэх бид нар сонирхол байгааг гайч илэрхийлсэн. Орж ирэх банкуд салбар байгуулах сонирхолтой банкуд дотор бас яг энэтэй санал бас нэгдэж байгаа. Тодорхой банкуудын хувьд бол жишээлбэл бид нар энэ Монголын банкуудыг өрсөлдөх биш дэмжих чиглэлд ажиллана гэдэг санааг хүртэл илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бол маш чухал. Хоёрдугаарт бол одоо бидний энэ нөгөө төлбөрийн тэнцлээ аваад үзэх юм бол бид нар үргэлж жилд нэг 2 тэрбум долларын урсгал тэнцлийн алдагдaltaй явж ирдэг. Өөрөөр хэлбэл бид олж байгаагаас илүү зарж гаднаас одоо мөнгө авч энийгээ нөхдөг одоо ганц арга хэрэгсэл нь бол бидний энэ санхүүгийн данс буюу гадны хөрөнгө оруулалтаар нөхдөг. За энэ хөрөнгө оруулалтын орон зайг бол бид нар олон жилийн ойдлогоо төслөөр нөхөж ирсэн. За энэ жилийн хувьд бол бидний хувьд энэ ойдлогоо төслийн далдуурхан бүтээн байгуулалт нэгдүгürt дууссан. Хоёрдугаарт энэ төсөл өөрөө буцаагаад нөгөө зээлсэн энэ бүтээн байгуулалтанд авсан зээлээ буцааж төлж эхэлж байгаа. Хүүгээ төлж эхэлж байгаа. Тэгэхээр энэ дээр нэлийн том хэмжээний бид нар ийм орон зай үүсэж байгаа. Энэ орон зайг бол бид нар гадны цэвэр хөрөнгө оруулалтыг татах ёстой. Энэ татах хамгийн боломжтой салбар нь одоо бид нар банкны секторт авч хэрэгжүүлж байгаа банкны хөрөнгө оруулалт, банкны эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон шүү дээ. 20%-гээ тогтоосон. Одоо энийгээ бас амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Гэхдээ энийг бид нар арай боломжтой болгож энэ салбарт хөрөнгө оруулалт татж ирэх, дээр нь гадны банкыг орхиж ирэх юм бол гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт ингэж нэмэгдэж одоо биднэрт яг толгомдаад байгаа асуудлаа хүртэл шийдэх. Тэгээд урт хугацаанд нөгөө хүмүүсийн ярддаг гадаадын хөрөнгө оруулалтын олон сайн зүйл дагалдаж орох ийм л сайн талууд байгаа учраас энийг банкны салбарт толгомцсон асуудал гэж ингэж үзэж энэ хурлын дарга энийг онцолж хэлээд байгаа. Наран цогч ерөнхийлөгчөө тэгэхээр таныг бас анх томилогдож байх үед улсын хурлын чуулганы үеэр хэлсэн үг нэлээдгүй анхаарал татсан л та Монгол банкыг засгийн газрын кассийн машин болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байгаа. Энэ байр суурин дээр хэвээрээ байгаа юу? Би хэвээрээ байгаа. Хэвээрээ байгаа учраас одоо Төвд банкны бие даасан байдлыг илүү сайжруулах. Дээр нь бол яг төсөв мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлээр Төв банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулад ингээд энэ хаврын чуулганд өргөн барихаар одоо ажлын хэсэгтээ хурлын гишүүдтэй хамтарч ажиллаж байна. Яхааргүй нөгөө Монгол банк засгийн газар хоёр бол дандаа л зоосны нэг тал гэхдээ дандаа одоо бодлого нь эсрэг явдаг. Өөрөлдөх юм бол төсөв батлагдаад маш одоо тэлсэн том төсөв байж хахад Монгол банкны мөнгөний орлогын зорилт нь инфляцийг хазаарлан те урсгал зардлыг бууруулна гэдэг ийм зорилт байгаад байдаг гэдэг. Тэгэхээр энэ хоёр одоо байгууллага одоо ерөн цаашдаа хамтраад явхад хуулийн дээр яг ямар өөрчлөлт орох юм?
Тийм. Тэгэхээр ер нь бол энэ уялдааг яг эргэцүүн механизмыг их тодорхой болгож өгөхгүй болохоор хэрэгждэггүй. Ингээл энэ бол онлын ойлголт тийм ээ. Яалтчгүй төсөв мөнгөний бодлого уялдж ийж бид нар энэ төгрөгийнхөө үндсийн үнийн өсөлтийн инфляци хязгаарлах, за эдийн засгийн бүтцээ зөв болгох ийм боломжтой байдаг. Гэтэл энэ эргэцүүн үедээ яг ийм тодорхой зохицуултын наривчлалт хийж өгөөг учраас энэ хэрэгжиж өгдөггүй, яг хоёр тийшээ явдаг. За төсөв нэлээдгүй хэмжээгээр тэлдэг. За төв банк өөрөө бас төсвийн шинжтэй үйл ажиллагаанууд явуулдаг. Энээс болоод бидний өнөөдрийн бий болсон асуудал нь өөрөө үндсэн асуудал чи юу вэ нөх гэхээр өнөөдөр сүүлийн 15 жил ингээд аваад үзэх юм бол инфляц бол нэг 2.2 нөгөө энэ хэрэглэгчийн үнийн индекс шүү дээ. Дахин өссөн. Өөрөөр хэлбэл энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэг 220% нэмэгдсэн гэсэн үг сүүлийн жил. За цалин бол дундад цалин нэг 3 дахин нэмэгдсэн байтал за бусад юм нөгөө энэ бодлогын уялдаагүйгээс болоод жишээлбэл түрээс 6.6 дахин, махны үнд 4 дахин, орон сууцны үнд 4.5 дахин их мэтлэн нөгөө ингээд яг амьдралын өртөг өөрөө зөвхөн инфляцид тооцогдохгүй ч гэсэн энэ хэмжээгээр өсөлт үнцнээ алдсан байдал нь өөрөөр хэлбэл иргэдийн аж амьдралын чанарт бол маш муу нөлөө үзүүлээд өнөөдөр ингээд яагаад хүмүүс цалин тэтгэвэр нэмэх тухай тэтгэвэр ялангуяа нэмэх тухай энэ асуудлыг урьцаар тавиад байна уу гэхлээр энэ үнийн өсөлт нь өөрөө энэ амьдралын чанарыг өөрөө муутгаад байгаа учраас ийм зүйл үүсээд байна. Тэгэхээр энийг зайлшгүй өнөөдөр бид нар хязгаарлаж авахгүй бол цаашдаа бүр дийлдэхгүй юм руу явна. Энэ байдал ингээд үргэлжлэх юм бол бид нар цаашдаа яг энэ хүмүүсийн цалин тэтгэвэр нь өөрөө энэ бодит үнийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй энэ өөрөө нийгмийн том асуудал болж өөрчлөж байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар үндсэн асуудал бол ерөөсөө энэ төсөв мөнгөний бодлогоор төв банк засгийн газрын нөгөө касс болохгүй бие даасан байдал үүсээд ингэж ээж энэ одоо дунд хугацаанд бид нар инфляцийг нам тогтвортой төвшөнд нь яг тогтвортой хэрэгжүүлж бидний энэ зээлийн хүү энэ эдийн засгийн бүтэц бусад бүх зүйл ингээд аяндаа засагдах үндэс суу тавигдах. Тийм учраас энэ хаврын чуулганд өргөн барьж байгаа төв банкны тухай хууль дээр бол үндсэн агуулга нь энэ төв банкны бие даасан байдал сайжруулах төсөв мөнгөний бодлогыг уялдуулах хуулийн механизмуудыг бас дагалдах хуулиудын хамт өргөн барьж ингэж шийдвэрлэж байгаа маа. Тэгэхээр энэ бол ерөөсөө суур асуудал гэсэн. Бид нар бол төв банкны үйл ажиллагаатай холбоотой олон зүгээр сайжруулах асуудал байгаа. Энийг бол яг дунд хугацаанд бид нар стратеги тодорхойлчлоо. Сая би ажил авснаас хойш дунд хугацаанд ер нь төв банк юу хийх ёстой, хаана очих вэ гэдэг стратеги бүрэн тодорхойлогдсон. За энэ хүрээндээ бол бид нар шинжилсэн найруулгаар өргөн барина. Гэхдээ энэ хавар бол одоо бид нар ерөөсөө нэн яралтай хамгийн суур асуудлуудаа шийдэж авах. Одоо таны асуусан энэ гол төсөв мөнгөний бодлогыг хэрхэн яг хуулийн механизмаар уялдуулах вэ гэдэг энэ асуудал оруулж ирж байгаа. Тэгэхээр бас энэ 7 хоногт олон улсын 18 томоохон төв банкны мөнгөний бодлогын шийдвэр хүлээгдэж байна. За Монгол банкны хувьд ч гэсэндээ энэ 7 хоногт хуралдахаар товтой байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь сүүлийн 4 үйлрэл бол мөнгөний бодлогыг 12% хэвээр хадгалсан байгаа. За тэгэхээр мөнгөний энэ хатуу бодлогын үр дүн ч гэсэндээ ерөөхдөө дата статистикууд дээр нэлээдгүй харагдаж эхэлж байна гэж харж болохоор энэ. Тэгэхээр энэ шийдвэр хүлээгдэж байгаа энэ үед эдийн засгийн эрсдлийг та ямар байдлаар харж байна? Гадаад болон дотоод талаас. Тийм мөнгөний бодлогын хатуу бодлого явсан бас үр дүн бодиттой харагдаж байгаа. За эдийн засгийн бүтцийн хувьд ч гэсэн өөрчлөлтүүд сайжирч байгаа. Бид нар нэг сард мөнгөний бодлогоор нээлжид бас хурлаар бас мөнгөний бодлого дээр бас тодорхой бодлогын арга хэмжээ хэрэгслүүдийг авч хэрэгжүүлсэн. За тухайлбал одоо хэрэглээний зээлийг бас жоохон багасгах юм бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн шүү дээ. Тэгээ энэний үр дүнд одоо бидний өмнө ингээд 70-30 харьцаатай байдаг хэрэглээний зээл манай 70%, бизнесийн зээл 30% байдаг бол одоо ингээд 40-60 болоод шоу бизнесийн зээл нэмэгдэх энэ чиглэл рүү орж ирж байна. Энэ өөрөөр хэлбэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. За цаашдаа бол бид нар энэ харьцааг бол улам нэмэгдүүлэх чиглэл барина. Түрүүний бидний бас ярьж ирсэн асуудлын төсөв мөнгөний бодлого төсвийн тэлэлт хэд их яваад ирэхээр нөгөө талдаа гарч иж байгаа хүндрэл нь бид нар ингээд төсвийн хатуу бодлого мөнгөний хатуу бодлого барьж яваад энэ нь өөрөө ингээд бизнесүүдийн зах зээлээс түрэн гаргах ийм бас маш хортой үзэгдэл бас давхар явагдаж байгаа. Тэгэхээр одоо яг нөхцөл байдал ямар төв банкуудын одоо өмнө тулгамдж байгаа асуудал бол энэ цэвэр гадаад
энэ геополитикийн докторгүй байдал бий болчлоо шүү дээ. Энэ маань бол ер нь шууд нөлөөлж байгаа улс орн байна. Шууд бусаар манайд бол ер нь шууд бус гэж нөлөөлж байгаа. Хамгийн гол юм нь одоо бүгд нээлттэй ярьж байгаа юм чинь энэ геополитикийн одоо дайны энэ нөхцөл байдал бол нефтийн үнд нөлөөлөх ийм байдал хүргэх эрсдэл байна гэж үзэж байгаа. Гэхдээ ер нь бол яагаад 18 банк юугаа гаргаагүй гэхээр төсөөллүүд бол хийгдээг байгаа. Төсөөллийг бодиттой үнэлж хийхэд бас их төвөгтэй байгаа учраас урьдчилаад ингээд энэ одоо өснөө гэж хэлэх юм бол зах зээлд бас буруу нөлөөлөл, зах зээлд буруу хүлээлтийг бий болгоно. Манай хувьд бол би бас нефтийн компаниудтай ярьж үзсэн. Ер нь бол бас урьдчилаад гэрээгээ хийж байгаа. Энийн санхүүжилтэнд бас бид нар валютын хувьд төлбөр тооцооны хувьд бол Монгол банк бүрэн дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Тийм учраас ер нь бол бид нар аль болох нөгөө Оросын холбооны улстай хийгдэх гэрээнүүд нэлээд сайн хийгдсэн. Энэ дээр эрсдэл харьцангуй бас бага байгаа. Зүгээр хүмүүс бас юу гэж ярьж байна вэ гэхээр ихтэй эдийн засгт нөлөөлөө тэр нь дам шууд бус нөлөөгөөр бид нар бас нөлөөлөхгүй гэдэг болгоомжлол байгаа. Гэхдээ энэ олон улсын төсөөллүүд өөрсдийнх болгоомжтой юм нарийн хандж байгаа үед бид бас ийм урчилж одоо янз бүрийн одоо сошиалын юугаар янз бүрийн таамаглал дэвшүүлэх нь одоохондоо бол зохимжгүй. Тийм учраас бид нар энэ гадаадын төв банкуудын гарч байгаа төсөөлөл за ялангуяа хятадын өмнө төршийн маань эдийн засгийн төсөөлөл төр тулгуурлаж удаа бид нар төсөөлөл хийж байгаа. Суур төсөөллөөр бол бид нар тийм их огцом юу нөлөөлөл харьцангуй гайгүй байна. Бид нар бол суур төсөөлөл хийцэн байна. Арай хугацаанд тэгэхээр ямар ч байсан шийдвэрээ танилцуулна. Тий, бид нар 5 дахь өдөр одоо үндсэндээ нөгөө төр мөнгөний бодлогын хуралдана. Тэгээд энэ дээр шийдвэрээ гаргаад явна л гэсэн. Ямар ч байсан та одоо бүрэн эрхийг хугацааны нэг улирлыг дуусгацсан, стратеги тодорхойлцсон. Цаашдаа зорилтууд бол тодорхойлцсон. Тий, би одоо өнөөдөр 3 сар яг 3 сар болж байна. Тэгээд энэ хугацаанд бол 2 чиглэлээр ажиллалаа. Мэдээж төв банкны бүтэц үйл ажиллагааг оновчтой цомхон бүтээмж өндөртэй болгох чиглэлээр тодорхой ажлууд хийж энэ хугацаанд бид нар богинолоод дунд хугацаанд төв банкнд хийгдэх ёстой, төв банкны үйл ажиллагаанд хийгдэх ёстой дунд хугацааны стратеги тодорхойлж байгаа. Энүүгээрээ бид ерөөсөө өнгөрсөн одоо 30 жилийн хугацаанд төв банкнд хөрөмтлөгдсөн суур асуудлуудын бүгдийн шийдвэрлэе гэсэн ийм зорилт тавьсан. Дунд хугацааны дараа бол бид нар одоо олон жилд ярьсан энэ үндсэн зорилтоо доктортой хадгалах эм төвшөнд очно гэдэг ийм стратегийн зорилтыг бол тодорхойлсон. За энийхээ л дагуу бид нар төв банкны хуулийг үе шаттай 2 үе шаттай одоо нэг энэ удаа бол нэмэлт өөрчлөлт дараагийн удаа шинжилсэн найруулга оруулна. За банкн дээр ч гэсэн банкны хууль дээр бол бид нар бас энэ удаа нэмэлт өөрчлөлтийг яг тодорхой энэ бид нар банкны салбараа либералчлах тийм ээ хөрөнгө оруулалтыг татах өнөөдөр яг тулгамдаад байгаа энэ хувь эзэмшлийн асуудлаа бас нэг амьдралд ойртуулж шийдвэрлэх энэ асуудлуудаа шийдвэрлж авъя. Энэ бол тулгамдсан асуудал учраас энэ хаврын чуулганаар зайлшгүй хэлцэж батлах шаардлагатай байгаа. Энэний дараа бол бид нар яг дараагийн удаа шинжилсэн найруулгаар банкны салбартч төр, банкны тухай хуульдч төр, төв банкны хуульдч төр зайлшгүй бас нэлээдгүй хэмжээний өөрчлөлт шинжилгээх шаардлага байгаа. Тэрийгээ бол бас оруулж ирнэ. За тэгээ өнөөдөр урилга хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил амжилт хүсье. За баярлалаа.